Юунаас л уурлаад байгаа. Ажиглцсан. За боли уураад таттай. За би уурлахаараа арх уух гэдэг. Би болчих. Яг л энэ шийдэл биш. Энэ бол бүр урт хугацаанд бүр л намайг шархлуулна хортой. Тухайн үедээ бол гоё. Тэ? Түр хугацааны релиф. Тий, түр хугацааны релиф тайвшрал. Гэхдээ урт хугацаанд бүр хортой. Архинаас хамааралтай болж байна. Арх уухгүй бол одоо амьдрч чаддаг байл. Энд чинь нөгөө юм улам ингээд гүнзгийрээд яваад байдаг. Тойрог. Юу гэдэг вэ? Үхлийн тойрог гэдэг. Тэ? Тамийн тогоо гэдэг шиг юм ингээд тойрог. Улам л томроод нүхэн гүнзгийрэл black hole хар нүх шиг ингэж явна. Тэгэхээр энийг ингээд зогсоогоод буцаж явах хэрэгтэй байхгүй. Зарим хүний хувьд бол айгүй олон жил явцсан байна. Буцаахт хэцүү. Гэтэл буцаахаас өөр аргагүй. За тэгээд одоо энэ хянах, удирдах гэдэг рүү орох дээр бас 2-3 чухал санаа хэлье гэж бодож байна. За нэг нь бол таны одоо далд хумсрыг таны орчин тодорхойлсон. Ер нь бол 70-80%. Орчин гэж юу гэхээр та ямар гэр бүл төрж ирсэн. Аав ээж ч одоо уртаа уцаартай хүүтэн хөндөй байсан юм. За таны 10 жилийн багш. За найзууд, багын найзууд гэх хүмүүс. За анх ажилд орсон, ажлын хамт олон орчин. Эхнэр нөхөр. Энэ хүмүүс таныг тодорхойлсон байгаа.